Yesin dengir her kademin o. Naynegin boynuyten balı ağacın. Talın yesin nuhiten gidilgecel. Boğmur gülümeni adırsın min o. Тэнгэрийн улаач. Мөнх тэнгэрээс улбаатай удам дамжсан хөх толботон уг барьсан бөө мөргөлтөй улаан залаад Монгол түмэн. Төв Азийн өргөмж соёл өргөнчлийг бүрдүүлсэн нүүдэлчин монголчуудын эрдэнэ шүтлэг бол бөө мөргөл юм аа. Мөнх хөх тэнгэр байгаль дэлхий өвөг дээдсээ дээдлэн шүтэж хүмүүн биеийг олж төрсөн хэн бүхэн
Тэнгэр эрхэс газар устайгаа мөнхийн уялдаатай гэдгийг ойлгуулан ухааруулж даатан залбирч ирсэн. Их Монгол улсын үед бөөмөргөл нь бүл айлаас эхлээд төрийн хэрэгтч хүчтэй байр суурьтай байж үйл хэрэг нь төвн дэлгэрч байлаа. Зарим удагдын үүрэг нь хүмүүний хүслийгээд үүлийн үрийг дээд тэнгэртэй холбогч улаач юм. Бөө болно гэдэг бол удман, сахиусан, онгодон, газар шороогон, уул усан холбогч хүмүүс болж өгч байгаамаа гэсэн. Халахын одоо бүсгүй өөр харийн хүнтэй одоо ханилын суугаад тэгтэл одоо хөндлөн толгойтой дээр нь хондлой дээр нь заавал цэнхэр толгойтой үүсэж гарч ирдэг. Энэ маань юу гэсэн үг гэхээр халахын одоо хүн шүү, Монгол угсаа гаргалын хүн шүү гэдэг зүйлийг л одоо гаргаж ирсэн байх нь. Мөнгө тэнгэрээс биднийг бүх одоо Монголын одоо ард түмнийг бүгднгийн хөг толгоор тамгалсан байдаг байна гэсэн. Энэ дотор итэн улааж хүмүүн төрлөн аваад сахиус болон өөрийнхөө улаажийг өөрийнхөө дэг ёсон дор тамгалан авдаг. Агнуур гэдэг удган дээр би бууж байгаа юм. Өнөөдөр тон агнуур гэдэг удган дээр бууж авах агнуур гэдэг удган болох энэ замлан маш урт хугацааны түүхэн шааждар амог угсааны гарвал төрөх байдаг байна гэсэн үг. Бөөмөргөлийн одоо энэ өрнөөрөө байх, өтгнөөрөө байх, бөөнөөрөө байх, хамтаараа байх, үүлийг дэлгэрүүлэн байх, удмаа хамгаалсан байх, газар шороо, уулус тэнгэр хайрхныг нэгэн зэгт одоо шүтэн дахиж уулуусаа аргадаж мөрөн голыг гадлуулан байж одоо бөөгийн одоо тамгадусаа төрдөг байх нэ. Ингээхээр одоо бөөгийн одоо тамгадусаа улааж хүний тамгадусаа өөрийн одоо хэв шинжтэй байдаг байх. Бөөгийн тамга нь онгод сахиус болгон өөрийн гэсэн улаачийг бөөгийн тамга ёсондоо тавлан байж бөөгийн тамгаа илэрхийлсэн байх нь байна. Бөө болохын тулд эхлээд тамгаан тамгалагч байх нь дараа нь улааж байх. Тэнгэр хилээтэй мөг тэнгэрийн намандаа махан биеэрээ улаа хийж оруулж ирж байгааг улаач гэж орчин цагийн Монголд нэрлээд байгаа юм. Бөөмөргөлийн зан үйл гэдэг нь онгод тэнгэр уул усны лус савдгуудын хүч чадлаар дамжуулан зовлон зүдгүүрийн учир шалтгааныг онгод тэнгэрээс болгоон аварн гítэл гэхийн тухайд хийж байгаа хатуу зөөлөн үйл юм. Хүний зовлонгийн үндсийг харж түүнийг намжаах бөөгийн хүч чадал оршдог. Зарим удагдууд бэхэлгээ хойгоо өмсөн хэцээдэлдэн онгодоод утахад дээд тэнгэрээс эцэг өвгдийнхэн сүнс улаачин бий заларч хол ойр ирээдүйн хожмын явдлыг тайлагч болж өвгдээдсийн хүч чадлын тусламжтайгаар тэнгэр газрын баясган хүмүүний 3 цагийн үүлийг дэгшигтэн явах үүрэгтэй билээ. Төнгөж буугаад төрмөл гавай дайдан одоо тамгаа тамгалчаад улаажруулчаад зайран удган болж ерөндөө болж горимгүй. Зайран болно гэдэг, удган болно гэдэг өөрийнхөө биеийн дээр эв чадлыг эвцэлдүүлэн байж, дэг ёсыг тунхаглан байж, үйл хэргийг тамгалан байж зайран удганууд болдог. Нэг юм дэг халаглан авдаг. Дөнгөчөө буугаад би зайран болчлоо. Дөнгөчөө буугаад би удган болчлоо гэж багшийн сахиусаа үл тоогоод гортогноосоо гараад элсэл гавдаг. Энэ бол байж болохгүй номонд. Хэрвээ тэн одоо тэр сахиус багш одоо байгаад байгаа юм гэхээр тэр сахиусаа онгодод тэр буулгаж өгсөн багш маш их тундаа хэрэгтэй. Замчлагч байна. Гэрлэн байна. Бэрхээ гавд бэрхээ гавчихсан бэрдэж чагсан тэгээд сэвтэй гавчихсан бол багшийн онгодол тухайн одоо улаачийг цэвэрлэдэг ганц одоо цэвэрлэж чадах хүн тэр л байх нь байна шүү дээ. За бөөмөргөл энэ тэнд очоод газар шороогоо дагч байна гээд гал усаан дагч байна гээд уулын орой болгоноор бөөгийн одоо овоо таглаг бий болоод гал дагч байна гэж
тэр газар шороон дээр галын одоо тол бүүсгээд ингэж явж ерөндөө горгүй шүү хөөгтүүд. Ерөндөө горг. Энэ бөөгийн онгон сахиус чинь хэмбэдэ хэрэгсэлэн дурстай. Мөг тэнгэрийг шүтэж, газар шороо гэрхэмлэж, өөрийн өвгдөд доон таатгаж, мөргөлөн дор буудаг гэд. Өргөлөн дор буудаг гэд. Хүнлэл дор буудаг гэд. Удамн дор буудаг гэд. Улаачин дор буудаг гэд байхгүй. Тийм учраас газар шороогоо хайрлан хамгаалах хэрэгтэй. Уул усаан дагин шүтэх хэрэгтэй. Өнөөдөр ундраг усандаа мөрн нэмж байх хэрэгтэй. Ийм л байгаа юм. Яг чад энэ голын мөрөн той одоо нэмлээд байгаа гэхээр 60-60-аараа өөр байдаг байх нь. Энэ жил одоо түүхэн ясан тойтон дэгчэн үедэн луун одоо жилийн энэ тойроглоо сайнтан усан жаран одоо хулган жилд эхэлсэн яваа шүү дээ. Гол мөрөн бүгдөөрөө ширхчихсэн байсан. Тэгэхээр энэ бүх ундраг гол мөрөнгүүд одоо айжамдан дэлгэрээ гамнаа гэсэн үг байх нь байна шүү. Бөө мөргөлийг зөвхөн зарим удагдууд өөрийн биед онгод тэнгэрээ буулган ирж эрдэм шид хийгээд овдос чадварыг энэ биеэд түгээх дамжуулагч төдийхнэр ойлгож болохгүй. Үүний цаана Монголын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншлын гүнд далд мөн чанар нуугдан оршин. Цаашлаад энэ биетэй зэрэгцэн хий биетэй, хийсгэлэн дүртэй, ертөнц хамттай оршин буг ойлгон ухааруулж байдаг. Хүн одоо улаач боллоо. Сахиу сонгодоо буулгаж авлаа. Та улаач хүн дээр одоо сахиу сонгод буугаад тэр хүн чинь одоо асар олон жил өөрийнхөө амьдрсан байгаа шүү дээ. Тэрнтэй одоо онгод тэнгэр эвцэлдэж, бөөлөж тэр хүнийг бөө сахиус онгодоо ойлгодог болтол маш олон бөөлөө дамжлага дамжих нь. Энэ бөөлөө дамжлагыг дамжихын тулд тайдан бөө болоод улаач болсон бол тэр хүмүүнүүд цааран удган болох хүртэлээтэй. Өнөөдөр сахиусууд нь дэлгэрэн бөөлөө хүртэлээтэй маш өндөр одоо дивийг тодорхойлж өгдөг байх. Та тэгэхээр улаач хүнийг 3 даваавь. Хамгаан хамгалагч болох, улаач болох. Тэгээ бөө болох хүртэлээ бөөлөх 13 дэг жаяг гэж вэ. Энэ 13 дэг жаягаар гаргаж байж сахиу сонгод гэдэг нь 3 одоо сенти одоо ахиж тэнгэр бөөлөг дамнан бөөлдөг байх. Сахиус буюутай удам төрлөө хамгаалж, улаач хүмүүнээ хамгаалах нэгэн давааг давх нь байна. Тэнгэрийн онгод байдэнаар. Та дараа тайтайгаар болохоор онгод болох нь байна. Онгод шүүтэй онгод. Үйл хийдэг, дээд цэгээр хэмэлдэг, буруу зүйл хийхгүй, тэнгэрээс буруу зүйл хийж болохгүй гэсэн зарлаглуугаанд орвол хүнд хараалж чадах битгий хий. Энд ийг чи хийхгүй гэвэл чамайг нартад буулгая гэж мөг тэнгэр хэлээдсэн. Өнөөдөр үүлэтэн газар шороо гэмтэл гавхгүй. Уул усаан дээдэлгүй байвал мөг тэнгэр би чамайг буцааж татан шүү гэсэн цэрэн бөөлөө. 3 тайтай улаачаа альбандуулахгүй бай гэж улаачийг альбандуулахгүй бай. Хэрвээ улаач нь альбандах юм бол буцааж татъя шүү гэж 3 дэг байдаг баг. 3 дэг байдаг. Улаач хүн болж өгнө гэдэг бол нэг ширхэг одоо өвсийг газар шороогоо ариун дагшнаар нь байлгахын төлөө нэг жигсэн одоо ёс заншлаа дээдлэхийн төлөө өргөлийг одоо зөв өргөж хангаа дэлхийг хайрлахын төлөө улаач хүн болж байгаа юм болов уу гэж боддог. Гурлаад улаач хүн гэдэг бол 3 одоо том зүйлийг л баримталж явах хэрэгтэй. Нэгд нь бол одоо өвгөдтэй одоо хайрлаж үнэнч явах хэрэгтэй гэж би боддог. За хоёрдол нь болохоор удам ухсаандаа ах トゥ удын үлгэр жишээ тийм хүн байх ёстой гэж боддог. Үлгэр жишээ тийм дагвал манлайлагч хүн байх ёстой гэж боддог. За улаач хүн гэдэг нь болохоор бусдын
үгийг сонсох чадвартай, бусдаас одоо үг даах чадвартай хүнийг улааж хүн гэж би боддог. Яг энийгээ ч одоо энэ зам болын тэмд өөрөө хэрэгжүүлээд амьдарч явж байгаа. Бөөгийн зан үйл гэдэг хууль дүрм шиг хэн нэгэн зохиож цаасан дээр буулгасан эд биш ч гэлээ Тэнгэрийн хууль хатуу бичигдсэн байдаг. Газар нутаг үндэстэн ясны ёс заншлаас үүдэн газар газрын ёс өөр хэдий ч ураг удмын онг тамгалсан зайрын удагны мөн чанар адилхан буй. Тэнгэрийн тамгатай төрж 25 жил түмний төлөө эрдэм чадал хийгээд эгэл бие зориулан ява агинуур удган эргэх зам өгүүгээр их үл зүтгэж байгаа удганы хувьд өөрийнх нь адил Тэнгэрийн үлийг эхлүүлсэн улаач нарт зориулсан онгоны газрыг байгуулад байна. Онгоны газар 4 том бүтээн байгуулалтаас бүрднэ. Энэ ариун дагшин газар улаач бөөмөргөлийн тэг жаяг хууль дүрмийг даган Тэнгэрийн үлийг эхлүүлэх учиртай. За би бага залуугаа наснаас ахуулаад одоо бөөгийн замналд орсон. Бөөмөргөлийн одоо онгон шүтэн сахуу сонгод нэг ийм л газар өөрийнхөө дэгээр өөрийнхөө одоо ёс заншлаар өөрийнхөө одоо үзэл баримтлалаар буух юм уу гэсэн бүтээн байгуулалтыг өвөөтөөгөө нээж бүтээсэн хайртай одоо аав ээжтэйгээ нээж ах дүүтэйгээ одоо ураг төрлийн одоо хамтаар энэ сайхан шүтэн онгон гэдэг одоо зүйлийг бүтээсэн. Нард дээр одоо улааш дээр ирсэн удам төрлөө одоо хамгаалж ураг усаан одоо дээдлэх гэж ирсэн ах дүүсээ одоо ирнэх гэж ирсэн ийм мөг Тэнгэрийн тамгатай улааж хүний онгод тэнгэртэй нь уулзуулж сахуу сонгодыг буулгаж өгөхөд ийм л гоё одоо ариун бүтээлтэй газар буулгаасай өөрийн гэсэн яц заншлаараа өөрийн гэсэн дэгээрээ харын онгодууд цагааны онгодууд дулааны онгодууд гэдэг маань хоорондоо тэр ялгаанууд тэр нандин холбоосуудыг нь одоо мэдүүлсэн тэр үзэл түүх шаштрын одоо ойлгуулсан дэг одоо журмыг ойлгуулсан ийм одоо зүйлүүдийг одоо нэг нэгээр нь одоо байдаг утга төгөлдртэй юмаа гэдгийг онгон дээрээ одоо бүтээлээрээ гаргаж өгсөн байгаа. Мөх Тэнгэрийн улаач. Агнуур гэдэг удгаантай нартад сандайлаад төмөн өртөө төмөн нарны гитэлгээ гавжаа. Ийм учраас одоо энэ одоо орчин цаг болчихсон энэ орчин цагийн Монгол хүүхдүүдэд бөөгийн одоо энэ сайхан шүтэлгэн бөөгийн одоо хямран одоо таниулах зорилго таниулах одоо мэлми энэ газар шорооны одоо энд байгаа энэ өмөхгөн одоо энэ газрыг хамгаалахын тулд онгодын дуудлага буюу онгон гэдэг шүтээнийг хийсэн байх нэ. Шанхайн 13 аваа гэдэг бол одоо дээхнэн үеэсээ дэн бөөгийн шашинд байсан аваа. Яагаад шанх гэж нэрлэж байгаа юм бэ гэхэлэр бөөг хүн гэдэг сахиусаа буулгаад улааж болоод зайрангууд болоод мөг Тэнгэрийн бөөлөөнүүдийг давчихсан ийм хүмүүн заяанд нэгэн том гэрлийг асааж өгсөн гайхалтай аваа дахлаг байдаг. Өнөөдөр мод аваалаад ургааг гатлан гаваад доор нь одоо газрын мэдрээ буюу танчулуутай хийгээд аваа дахлах хязээж болдог ба. Шанхайн 13 аваа гэдэг нь маш түүхэндээ хамгийн одоо дээд төвшөний аваа байж байдаг бахан. Хүндрэлтэн энэ зам бүлэнд байхад насны мөчлөг гэдэг зүйлүүдийг даван авдаг бахан. Эхлээд хүн ээж аав гэдэг хүнээс эхлэн авдаг. Тэгвэл дээхнэн үеийн одоо өөрийн бидрийг эцэг тэнгэр их тэнгэрийн адислалд орхон гэдэг бол бүтдэг байх нэ гэсэн. Ингээр хүн төрлөختөн маш олон одоо даваануудыг давдаг. Хүн болох даваа. 3 наслайд хүн болох даваа давдаг. Тэгвэл Шанхайн 13 аван дээр хүн болох давааны онгон бий. Дараа хүн болох даваагаа давлаагаа зовлон үүрэх даваа гэж байдаг. Тэм 9 насны мөчлөгийн онгон гэж байдаг. 9 насн дээр
нялга валчруудыг маш сайн бигнэж өгөх хэрэгтэй байдаг баг. Ийм учраас Шанхайн 13 онд 9 насны мөчлөгийг дагуулах онгон байж байдаг баг нэ. 13 насны мөчлөг дагуулах овоо дахилга байдаг баг. Яагаад 13 настай дараа 13 нас гэдэг бол өөрөө балчир идэр насаас бага балчир насаас эрдэм сурах нас руугаа шилжиж байгаа ийм наслаан зохилоо. Амьдралын одоо утга учирыг энэ цэцэглээ байна шүү. Энэ ургамал байна шүү. Энэ чулууна байна шүү. Энэ тэн ургаа байна шүү гэдгийг танин мэдүүлж өгөх гайхалтай том үе талга нэгдэг. Тэм болохоор халахын одоо халаг гэдэлгүй дэгдэгийн одоо ард түмэнд 13 овооны мөчлөгийг тайлж өгдөг байна. Энэний дараа хүмүүн заяа буюу тань юмыг ойлгосон, ухааныг тэлсэн ийм сайхан зүйлийг одоо танин мэдих насан дээр хүн гэдэг амьтан дараагийн мөчлөгөө давдаг байх нь. Энэ бол 25-ны мөчлөг. Энэ сайхан 25-ны мөчлөгийг эдэр залуудаа давлага байд. Одоо энэ давааг давж заавал давж өгнө. Заавал давж өгөхийн тулд одоо мөчлөгийн засал энэ төр хийхгүй одоо Шанхайн 13 он дээр мөрөгтөл одоо тайлгж идэг байсан бахна шүү дээ. Эхний үедээ та бидний үедээ та. Дараа нь 37-ны мөчлөг гэж эдэр насан дайтан маш одоо хүнд даваа байж байдаг. 37-ны мөчлөгийг давуулдаг эмэн хүн нь үр тулаа үнэрлэж байж тавдаг. Тэгэхээр энэ мөчлөгөө даваагүй үр хүүхэд төрүүлээгүй тавж байгаа төмөн ард түмэн бэ. Энийг давуулахын тулд 37-ны мөчлөг гэсэн одоо овоо дахилгыг бий болгож өгдөг баг. Тэгэхээр овоо дахилга гэдэг маань сувирнаасаа ахуулаад бигнэтэй, үүлэн дээрээ бигнэтэй, үндсэн дээрээ бигнэтэй, далдаа болондоо бигнэтэй, ташуу болондоо бигнэтэй, үйл судрагандаа бигнэтэй ийм сайхан зүйлийг овоо дахилга гэдэг. Овоо дахилга уулын орой дээгүр байж болохгүй. Үндэс угсаа болгоноотой өөрийн овоогийн одоо хэв төрхийг гаргаж байх хэрэгтэй гэсэн үг. За дээрээ хар сүлттэй овоонууд Монголын одоо газар шороондууд маш их болжээ. Хар сүлт гэдэг бол ерөөсөн дан тулааны үед, тэмцлийн үед хартуг хийсэн гардаг байж. За ингээ хийсэл гавж байгаад хилэнцгийг даргалууга, итгэлийг дээдэл суга, эвийг эвцэлдүүлэг суга гэж хар сүлтийг барьж дан тулааныг Отог аймгийн одоо газар шороогоо тэлэх ийм зан үйлд ордог байсан байх нь шүү дээ монголчууд. Тэгэхээр энэ зам буйлын дэвд орчин цагийн монгол хүүхдүүд хоорондоо бэрхээ гавайд, марга гавайд, дэгдэл гавайд, голомтын балчир хүүхдүүд хоорондоо марга дэгдээгээд байгаа нь энэ олон овоо дахилганаас болж байгаа болов уу гэж өвгөн бууралгүй бодол гавж байна шүү. Үндэс гарвал тэр багшийн онгодын цаг үе ямар цаглбар үед тэнгэр шилжснээр тэр бөөгийн одоо отгын галын дэгс заншил бол нэг нэгээс маш өөр төвшөнд гардаг. Нэг нэгээ дуурайн гарах ямар ч үндэс байдаг байх нь байна. Тэгэхээр дэг ясон гэвэл тухайн одоо багшлаа болж байгаа онгон сахиус онгод тэнгэр өөрийн дэг ясыг яг л нөгөө амьд цэрүүн байхдаа хийж байсан шиг тэр бөөгийн ёстгийг гаргадаг. Дэг ёс болгон өөр байх хэрэгтэй. Тавтан бөөлөөгөө байж авах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөрийн одоо бөөлөөнүүдийн одоо утга учирыг гаргаж өгсөн байж байдаг. Өөрөө гал болгонтой, бөөгийн отго болгонтой өөрөөрийн даг жаягаар улаач нар босдог, өөрөөрийн дэг жаягаар бөөгийн өөлгүүд явдаг, өөрөөрийн дэг жаягаар газар шороогон дахиж бөөлдөг ийм замналтай байдаг. За тэгэхээр энэ замналыг түүхэндээ хадгалж гавхын тулд энэ ёсыг одоо дээдлэж гавхын тулд бид нэр халахын одоо 13 овоогоор дамжин бөөлөх хэрэгтэй байх нэ. Халах хүмүүн өөрсдөө дэхэн үеэсэн агуулад бүлээрээ тэм байж үндэстэн язгуур өөрийнхөө одоо омог угсаанд орчихсон үндэстэн язгууруудаа дээдэлдэг байсан байх нь. Омог угсаагаа зөвгөөж ураг төрлөө зөвгөөгийн тулд бид нар Шанхайн 13 овооноос халахын 13 овоо руу чиглэх ёстой байдаг байх нь шүү дээ.
энэ онгон дотор байгаа нэг өвсөж гэсэн одоо хайрлаж явж байгаад энэ бүтээн байгуулалтуудыг ер нь одоо чадлын төлөө нэг нэгээ хайрлагын төлөө нэг одоо онгон сахиус одоо газар уул шороогон одоо дэлгэрэн баясуулахын төлөө дээдлэхийн төлөө энэ бүтээн байгуулалтуудыг эхэлсэн байгаа. За ингээд та бүхэн миний өвөгийн адислаж өгсөн сайхан одоо энэ онгоны одоо өргөөгөөг нэг толтон хараарай. Арай л нэг одоо өөр өнцгөөс нь одоо энэ бүтээн байгуулалтуудыг хийж гсэн. Арай л одоо өөр одоо үзэл санаа дандаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө энэ онгоны одоо газрыг бий болгож одоо босгож өгсөн. Мөнх тэнгэрийн улаач. Бид тэртээс одоо агнуур удаагийнхаа галд одоо угаан наалгаад 10 дахь жилдээ одоо бөөлж байна. Тэгээд зарим хүн гэж ямар үнийг хэлдэг вэ гэхээр миний бодлоор бол маш их хүнд даваа одоо төдийгөөс өдий хүртэл байхдаа анх угаан наалгаад улаач болоод маш олон даваа гүвэг маш олон унахтаа унаж босохдоо босож өөрөө шантрахч үе маш их байсан. Тэр болгон дээр минь агнуур удаан маань тусалж дэмжиж одоо багш маань зөвлөж, өвөө маань зөвлөж сургаалаа хайрлсны үндсэн дээр одоо өдий зэрэгтэй явнаа. Одоо овоо хэдийн өндөр боловч оройноос ахуулаад нурдгийн мэнлээ, хонгод хэдий чадaltaй боловч улаачаас ахуулаад бүдэрдгийн мэнлээ гихчээр та бүхэн маань хэрвээ тодорсон бол аливаа зүйлийг эхлэн сайн байвал төгсгөл нь мундаг байдгаа л гэж би хувь хүн талаасаа ингэж боддгоо. Энэ галд өдөө зэрэгтэй одоо 15 жил болж ичээ. Замбуулын тэд бид нэр яг өвгдүүдийнхаа сургаалаар энэ одоо зааж өгсөн үүлээр нь өдөө зэрэгтэй хүрсэн хүн байна. Би тэгээд удган хүний замлал гэдэг чинь асар их одоо хариуцлага төвчлэн хэлэхэд одоо энэ олон өвгдүүдийг хайрлаж, хүндэлж, дээдэлж явж иж энэ удган гэдэг алдар хүндэд хүрсэн байдаг юм аа. Тэгээд чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээсээ энэ одоо замбуул твд энэ онгодууд өөрийн чинь гэж ирсэн бол хайрлаж, дээдэлж, хүндэлж яваарай л гэж хэлье да. Бөө мөргөлд орсон хүмүүс бол гарах зам бол байхгүй. Анхнаасаа л зориод орсон бол эцсийн хүртэл явах. Олон ариунтай сайхан мундаг бөөлөөр орно. Олон ариун шалгалт даваануудыг давна. Тэр бүхэнд эцгүй цуцхгүй байх ёстой гэж би өөрийн хувьас боддог. Тэгээд өнөөдөр би өдий зэрэгтэй ингээд энэ сайхан зан үйлд оролцоод ингээд явж байгаа нь бол миний багшийн ач гавьяа гэж боддгоо. Мөнх тэнгэрийн улаач. Газар дэлхий дээр улаач хүний хувьд, удган хүний хувьд, багш хүний хувьд ерөөсөө энэ хонгод тэнгэрийг одоо өөрөө сайхан ингээд авч явж ингэж чадахгүй бол бөө одоо болоод хэрэггүй шүү. Сахиусаа буулгаад хэрэггүй шүү. Онгод одоо аваад хэрэггүй л гэдгийг хэлмээр. Бөө бол өөрөө маш хатуу. Чи зөв явбал бөөгийн дивжээ зөөлхөв. Чи бөөгийн одоо сахиусыг буруу авч яваад улаач хүн бурууд одоо үйлдэлтэй байх юм бол бөө бол маш хатуу. Чи удамдаа л үйл хийж гинаа л гэсэн үг. Дээд өвгдийн захиасаар замбуу твд тахигдсан дэлхий түүхнээс авч үлдсэн мөргөл минь хэт тэнгэрийн дуу чимээн хүн төрлөختний заяаг дааж үлдэх учиртай. 81 манжлаганд нь намтар түүхэн хадгалаастай мөнх тэнгэрийн улаач нар минь тэнгэрийн хүчийг газарт мэдрүү. Мөнх тэнгэрийн улаач.